За сайн байна уу? Өнөөдрийн манай 7 хоног болоо маань эхэлж байна. За ингээд өнөөдөр хичээлээрээ биднээс гарын дасгал болох гам үзэх болно. За ингээд өнгөрсөн дугаараараа биднээс ми мажорын арпеж болон цохилт үзсэн байгаа. За өнөөдөр гэх юм бол арпежаас жоохон өөр ялгаатай байгаа. Энэ маань гам. За ингээд бүгдээрээ гитар аваад, үзэг сас аваад хичээлд орцгоё. За ингээд саяны миний тоглоомыг та бүхэн мэдэх байхаа энэ хүүхд тахасаа биднээс дуу сурсан. Энэ бол маа нашир. За тэгэхээр өнөөдөр биднээс мөн энэ доо мажорын гам дээр үндэслээд энэхүү аяыг тоглож сурах нэ. За ингээд бүгдээрээ хичээлд орцгоё. За тэгэхээр өнөөдөр доо мажорын гам орно. Доо мажор гэдэг биднээс барилтууд мэднэ. Доо мажор 1 дугаар 2 дугаар утас, 2 дугаар 4 дугаар утас, 2 дугаарлаад 3 дугаар 5 дугаарцны 3 дугаарлаад доо мажор. За доо мажорын гам. За бүгдээрээ ихлэ сайн хараад аваарай. Би жоохон удаа явуулна. За доо мажор 1 дугаар октав гам, 2 дугаар октав. За өнөөдөр биднээс зөвхөн эхний октавын гам өгөх болно. За тэгээ бүгдээрээ сайн анхааралтай тэмдэглэж аваарай. За биднээс 3 дугаар 5 дугаар утасны 3 дугаар ладан дээр байрлаж байгаа. Энэ маань доо өнгөөрөө дуурдаг байгаа. Доо өнгө дуурж байгаа. Доо. Биднээс гитарын хөгжөлтэй хичээл дээр үзчихсэн 4 дугаар утсыг сул татад ре өнгө дуурдаг. За тэгэхээр 5 дугаар утасны 3 дугаар ладан дээр эхлээд татлаа доо. За одоо ре өнгө. Ре. За ми доо ре. Одоо ми. Ми өнгө маань 4 дугаар утасны 2 дугаар ладан дээр орилж байна. За доо мажорын гам. За эхний биднээс яг доо мажороо үндсэн тавилаар нь тавьчихна. 1 дугаар 2 дугаар утасны 1 дугаар лад, 2 дугаар 4 дугаар утасны 2 дугаар лад, 3 дугаар 5 дугаар утасны 3 дугаар лад. За дасгал хийхдээ баруун гарыг дандаа доошоо дээшээ пикээрээ доошоо зогсон бол дараагийн өнгийг авах та дээшээ зогно. Эхний өнгө доошоо, дараа нь дээшээ. За та бүхэнд үзүүлье. Доо. За гарман дандаа доошоо дээшээ. За одоо бүгдээрээ 100 гартаа орцгоё. За эхний өнгө маань 5 дугаар утасны 3 дугаар лаатанд 3 дугаар доо. За харин үүний дараа ре өнгөд дуурахын тулд 4 дугаар утсыг сул татна. 4 дугаар утсанд байрлажсан 2 дугаар авлаа. Сул татлаа. Ре. За дараагийн өнгө ми. Буцаагаад 2 дугаар ураг 50, 4 дугаар утасны 2 дугаар латан дээр. Ми. За одоо фа. 3 дугаар ураг доош нь 50. Фа. За одоо соль. Соль маань 3 дугаар утсыг сул татаад соль өнгө. Соль. За ингээд маа нашир. За биднээс сая доо мажорын гам утсан. Доо мажороо барьчихна. Доо мажор барилт. За одоо 5 дугаар утас, 2 дугаар утсыг зэрэг татна. 5 болон 2 дугаар утсыг зэрэг татна. За 5 болон 2 дугаар утсыг зэрэг татсан дараа 3 дугаар утсыг татна. 5 2 дугаар утсыг 1 дугаар руу 3 дугаар руу татчихвэ. За дараа нь 3 дугаар утсыг татлаа. Дахиад. За үүний дараа яг саяны хийсэн таталтаа биднээс үзэж чинь. Харин 100 гарын хурууны дугаар маань өөрчлөгдөнө. Эхний ээлжинд биднээс доо мажорыг очиад байсан бол дараа нь 3 дугаарыг авлаа. 2 дугаар уруу маань 5 дугаар утасны 2 дугаар лаатанд ирсэн байгаа. 2 дугаар уруу маань 5 дугаар утасны 2 дугаар лаатанд ирсэн байгаа. Яг сайн ятлын.
Сүүлийнх нь маш ингээ. Ердөө 2 3 дугаар утсыг сул татна. 2 3. Тэгээд соль мажор. Соль мажорд таталтыгтэй 6 3 1 2 3. За дахиад 6 3 1 2 3. За ингээд бид өнөөдөр хичээлээр до мажорын гам болон мама нашрыг хэрхэн яаж тоглодгийг эхлэн сурлаа. Ингээд дараагийн хичээлээ мөн үргэлжлэн заах болно. За ингээд өнөөдрийнхээ заасан хичээлийг бүгдийн сайн тавтаад дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр та.